Бидээр байгаа энэ сонин чангарлуу хатуу юмнууд байгааз тэр чин ганцхан сэтгэл хөдлөл биш. Ард талд нь хатуу үзэл эго байгаа байхгүй. Сэтгэлийн хэсгүүд гэд манайхан мэдэн мөн манай хөтөлбөрт байгаа хүмүүс тэр сэтгэлийн хэсгүүд чинь таны нурууг, таны биеийг ингээд чангалаад барьцсан. Тэр сэтгэлийн хэсгүүд чинь чиста ингүүл өгөх шүү. Чи ингүүл болохгүй шүү гэсэн юм хатуу үзэлтэй байдаг. Би чамайг хамгаалахын тулд ингэж наа чи муу хүн. Энэ хүнийг шүүмжил. Чи хөлөө ингэж тав, гараа ингэж тав. Дандаа хатуу үзэл, эго үзэл байхгүй. Тэгэхээр амьдрал руугаа өдөр тутам бууж ирээд ухамсараа өдөр болгон дотроо байлгаад хүнтэй харилцаж явах явцдаа нэг ухамсар нөгөө хүнтэй, нөгөө талын анхаарал ухамсар энэ дотор салгаад энэ хүнтэй харьцахад миний дотор ямар реакц үүсэж байна? Энэ реакц ямар хатуу үзлээс гарч ирв? Ямар өнгөрсний мэдээлэл өггээд нөгөө хүний толны тусгалаар өөрийгөө өөрчлөөд явдаг. Энд байгаа бүх хүн намайг өөрчлөхийн тулд, намайг хөгжүүлэхийн тулд над руу харж байгаа миний толны тусгал, миний амьдралын замд хөндлөсөөгүй. Миний дотор байгаа сэтгэлийн хорыг, хатуу үзлийг, намайг хоошин татдаг, ядмаг амьдрахад хүргэдэг зүйлсийг ил гаргаж ирж байгаа. Миний амьдралын бэлэг гэж хүмүүсийг хүлээж авах.